За хэдүүлээ одоо болохоор бүр маш сонирхолтой вебсайттай хүмүүстэй зориулж хэрхэн яг ад зөв явуулах уу гэдгийг би таад одоо нэмэлтээр тайлбарч байна. За энийг болохоор Монголд айгүй олон хүмүүс хийдэг үгүйг бол бүр үнэхээр мэдэхгүй байна. Хийдэг хүмүүс байгаа, хийдэг хүмүүс ч байгаа. Гэхдээ энэ бол яг вебсайттай хүмүүст ялангуяа Shopify, Meta, Pixel энэ төр холбох шаардлагагүйгээр би өөрөө болохоор зочлыг хэрэгэлдэг таад маань гэсэн юуг вебсайт хэрхэн хийх үү гэдгийг харсан баг. Зочлол төр болонгууд Pixel энэ төрөй холбож болдоггүй холбохын тулд амар олон процессор явж хүмүүстэй нь яах гэж тэгсэр хөтөл бүр үнэхээр ядрагатай асуудал. Тэгээ би Pixel-ийг нь холбож чадав. За тэгвэл би таад хэрхэн яг энийг хийх боломжтой юм бэ гэдгийг би таад одоо сайн тайлбарч өгье. Таад энэ яаж байгаа юм бэ гэхээр хүмүүс шууд линкэн дээр нь клик хийж дарлаа, вебсайт руу ч шууд явлаа, вебсайтаас ч юм нөө худалдаа авалт хийлээ, тэгээд дуусчих байгаа гэсэн үг. Энэ дээр хүмүүс одоо юу руу ч ороод тийм үү, чат руу ч ороод тэгээд чатаар урмаас би яг хэрхэн чатаа захиалга хийх вэ гэх мэтчлэн юм бичээд ах шаардлагагүйгээр шууд ороод тэгээд хараад дуртай юмнуудаа тэгээд захиалга хийчих боломжтой. Мөн дээрэс нь яг тэр вебсайт руугаа орж жонгууд нь одоо линкэн дээр клик хийгээд дараад оронгууд яах юм бэ гэхээр доор нь бас юунууд гараад ирдэг байхгүй. Яг чат илгээх үү тэр вебсайт руу энэ пэйж руу мессеж илгээх үү, send message хийх үү гэсэн юм опшн гарч ирдэг. Тэгэхээр та шууд тэр хоёр боломжийг хоёулангийн зөвхөн энэ оруулж байгаа гэсэн. За тэгвэл яг хэрхэн их боломжтой юм бэ? Meta Pixel холбохгүйгээр маш амархнаар мөн дээрээс нь маш efficiently буюу үр дүнтэйгээр яг хийх боломжтой гэдэг би таад одоо энэ дээр сайн тайлбарч өгөөд яг яаж хийд юм бэ гэдгийг тайлбарч өгснөөхөө дараа би таад custom column гаргаад энийг хий гэдгийг би таад аягүй сайн тайлбарч өгöd. За энэ юу юм бэ гэдгийг би аягүй сайн тайлбарч өгöd. За би таад одоо нэг юм сайхан тайлбарч өгöd. Тэр нь юу юм бэ гэхээр за хэдүүлээ энийг хэрхэн хийх вэ тийм үү? За хэдүүлээ campaign руу орлоо, create дээр дарлаа. Хэдүүлээ engagement гэж сонгодог бол одоо хэдүүлээ traffic гэдгийг сонгоно заяа. Traffic-ийг сонголоо, continue хийлээ. За тэгэнгүүтээ та юу tailored AI-аар юм хийлгүүлэхгүй хэдүүлээ бүгд manual-аар явна заяа. Manual-аар явлаа, continue хийлээ. За continue хийснийхаа дараа яг яах ёстой юм бэ гэхээр за campaign name whatever юу ч гэсэн бол Монгол гэсэн да doesn't matter. За тэнгуүтээ хэдүүлээ яг стратегиас шалтгаалаад ad set budget тавьж болно эсвэл campaign budget тавьж болно заа. Campaign budget, ad set budget хоёрын ялгааны юу байгаа юм бэ гэхээр энэ ad set энэ тийм үү. Энэ ad set хэдүүлээ хэдийг л бол хэдийг үүсэж болно. Тэнгуүтээ хэрвээ ad set дээр $20 тавьбал нөгөө ad set-үүд дээр бас $20 эсвэл яг 20 whatever юу ч гэсэн болно заа. 20 гэд тэгээд явж болно. За тэнгуүтээ энэ дээр яг яах боломжтой юм бэ гэхээр та тийм ээ. За би болохоор ерөнхийдөө яг нэг юугаар явуулж байгаа. Нэг ad set дээр явуулсан байгаа. За тэгээд би энэ дээр stick хийгээд явна. Тийм учраас campaign budget. Campaign budget ad set-ээс яг ямар ялгаатай юм бэ гэхээр хэдүүлээ 4-5 хідэн ч ad set гараад ирсэн. Зөвхөн тодорхой хэмжээний одоо би энд $3 юм уу? За өдрийн $100 гэд бичлээ. Өдрийн $100-оор бүх ad set-үүдтэй эхлэхдээ зэрэг хуваарлаад аль нь илүү perform сайн хийж тэрэн дээрээс нь тулгуурлаад meta чиний ad чинь илүү сайн пүшлээд аль ad set нь аль одоо ad creative буюу бичлэгийн сайвж тэрэн рүү нь илүү мөнгө зарцуулна гэсэн. Хэрвээ ad set-үүд рүү өгөөд явангуут болохоор яг ad set дотор байгаа бараануудаа ad creative буюу бичлэгүүдэд илүү их мөнгө өгөөд явдаг гэсэн. За тийм учраас энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр таад маань яг өөрийнхөө зорилгоос шалтгаалаад campaign budget эсвэл ad set budget аль нэгийг сонгоод тавьж болно гэдгийг хэлж байгаа шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө бол ихэнх байдалд engagement дээр чат ирүүлдэг байдлаар одоо би нөгөө хичээлүүд дээр заасан байгаа шүү дээ. За тэгэхээр скуулийнхаа нөгөө хичээлүүдийг ороод таад маань хараарай. Тэрэн дээр маш дэлгэрэнгүй тайлбарласан ба яг чатер их оруулж байгаа. Энэ зөвхөн вебсайттай хүмүүст яг хэрхэн хийх вэ гэдгийг тайлбарлаж өгч байгаа. За хэдүүлээ campaign budget дээр тавилаа юм уу. За эднэрийг бол ерөнхийдөө илүү том юу сонгохгүй A/B тест хэрэглээд ах шаардлага байхгүй special ad categories хийх гэдэг шаардлагагүй. Энийг сонгочгонгууд чи юу government-д ажилладаг эсвэл AI юм хийгээд байгаа юм дэсэн да all this bullshit. За энийг юу боллоо next руу орлоо. За тэнгуүтээ энэ дээр website ad set тэ. За ингэ чинь. За тэг ингэ орчих. За тэнгуүтээ нэр нь юу ч байсан болно заа. За тэнгуүтээ энэ дээр болгоод хэдүүлээ website гэж тавьчих юм.
За вебсайт дээр болонгууд та одоо яг яах юм бэ гэдэг би аягүй сайхан тайлбарч өгд. За энэ дээр хэдүүлээ вебсайтыг сонголоо. Вебсайтын сонгонгуудаа хэдүүлээ энэ дээр maximize number of link clicks биш landing page views гэдгийг сонгош. За яагаад view-г нь ерөнхийдөө яриад байгаа юм бэ гэхээр хэдүүлээ ингэж хүмүүс кликэн дээр нь дараад орчингууд болонгууд яаж байгаа юм гэхээр ямар ч дараал орсон юм чингүүтээ чиний мөнгө ч илүү үрээддэг байхгүй. Яг page view гингүүт нь илүү одоо чанартай орлоо хүмүүс ч одоо дотохыг нь үзсэн үү те бүгдийг нь хараад тэгж явсныхаа дараа одоо чиний үр дүнг нь ингээ харуулдаг. Клик шиг зүгээр дарвуугүй аюу олон хүмүүс санаанд дараал тэгэл орчлоо юу гарчдаг байхгүй. View нь болонгууд илүү чиний юу ч мөнгө чинь хяналтайгаар тэгж явуулдаг гэсэн. За илүү бас үр дүнтэй юу үр дүн гаргаж ирнэ гэсэн. За тэгж явууллаа maximize page view явууллаа dynamic creative enter хийх гэдэг юм шаардлага байхгүй budget энэ дээр өгсөн байгаа хэдэн цагаас хийзээ гэдэг энэ дээр нь тавьчихсан байгаа. За тэнгуүтээ location болгоод хэдлээ Монголын эсвэл Улаанбаатар гэдэг тавьсан болно аль чамаагүй Монголын 2.7 саяас 3 сая 200 үжин тийм үү. За энэ дээр та хэдүүлээ юу аж болно. Хэрвээ та төсвөл одоо нэг цагаа биш насаа эсвэл хүүсээр нь юу аж болно. Edit хийж болно. Одоо жишээл 18-65 65 цөөхөн болгох магадгүй 50 нас хүртэл ч юм уу те. Яг чи ямар бараа зарж байгаас шалтгаалаад шүү дээ. Тэнгүүтээ зөвхөн эмэгтэй хүний бараа бол women гэдэг сонгоч юм те. Тэнгүүд дөнгөсөө 2,700,000 байсан бол одоо хэдүүлээ 1,200,000-аас 1,400 болж хувирж байгаа. Зэрэг estimated audience size гэдэг нь болонгод тооцоологдож байгаа хүрх хүмүүсийн тоон гэж байгаа юм. За ерөнхийдөө ингэж яаж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол ерөнхий бараа бол all дээр тавьчиход ерөнхийдөө болно гэсэн. За the ad transparency all this and that. За энэ дээр advantage plus placements гэдэг. Энэ дээр manual дээр нь тааруулаад та audience network thread интернетний олон хүмүүс байдаггүй. Угаасаа хүмүүс thread-ээс хийх их худалдаа авалт хийдэгс. Audience network гэдэг зүйл Монголд байхгүй. Унтрaan Facebook, Instagram, Messenger Монголд WhatsApp байхгүй. That's it. Тэгэхээр эднэр дээр ерөнхийдөө бүгдийг тавихад болно гэсэн үг. Тэгэхгүй бол эднэр дээр ингээд тавьчихгоо чиний мөнгө жирэх хэрэгтэй ирэхгүй юм үргэлжлэх байхгүй. Чи мөнгөө айлуулах үр дүнтэйгээр efficiently хэрэглэхийг хүсэж байгаа тийм үү. За, одоо энэ дээр хэдүүлээ ингээд нэг чухал юм гарч байна. За, одоо ad 1 эхнийхээ гэж сонгоод тавьдаг ч юм уу. За тэнгуүдээ та өөртөө аягүй олон пэйж би амар олон 7-8 сторууд учраас аль нэгийг сонгох чинь гэхдээ одоо Charm brand-ийнхаа нэгэн дээр нь сонгогдлоо. За тэнгуүдээ та create ad хийж болно, эсвэл use existing post хийж болно, аль нь чойж болно. Hub mockup энийг бол бүр ерөөсө хараач юм шаардлага. Нэг бол existing post, нэг бол create ad хийж болно. За би болохоор аягүй олон бичлэгтэй тэгээ олон юмнуудаас туурч үзээд учраас нэг бол existing post хийж ангуудаа шууд одоо аль хэдийнэ постлогдсон байгаа бичлэгээ шууд сонгоод хийж болдог. Тэгтээ create ad би ерөнхийдөө хийж явуулдаг. Manual upload гэдэг дээр нь daарлаа. Тэнгүүтээ single image or video гэдэг дээрээ daарлаа. За тэнгүүтээ хэдүүлээ одоо энэ дээр нь вебсайтынхаа линкийг нь оруулах тийм үү. За одоо жишээлбэл би Charm зүйлтийг зарах гэж байна гэж боддог тийм үү. За энэ бол яг ямар бараанаас шалтгаалаад таад бас юу зөв линкэд байна. Одоо жишээл тэтэн бүгж зарах гэсэн бол тэтэн бүгжийн линкийг нь оруулах хэрэгтэй байхгүй. Charm бүгж бол Charm бүгжийнхаа линкийг нь оруулах хэрэгтэй. За одоо би зөвхөн яг Charm зүйлт гэдгээр яваад Charm зүйлтийнхаа линкийг нь copy and paste хийгээд ийшээ оруулаад тааруул. Ямар аргаудаар шатна. Царай ээж хат ямар том юм бэ. Жижиг хэсэж болдгоо юм бах та. Okay, whatever. За боли орцсон гэж бодож байна. Зөв copy paste. Damn it. Fuck. Alright, sorry. За юугэн за боли зүгээр энийг ингэж авчи. За тэнгуүтээ энэ дээр нь линк дээр нь дарлаа. За тэнгуүтээ non гэдэг дээр нь дарлаа. За одоо setup ad creative video ad. Та өөртөө бичлэгнүүдээ шууд оруулчих болно. Энэ дээр яг нөгөө нэг зөв линкийг ахиж таадмаа сонгоод тгий оруулаа. За доошоо явууллаа. Янз бүрийн юмнууд
pixel холбоог учраас энийгээ зүгээр ингээ орчих уус тэгээ болчихно. За одоо media гэдэг юм руу орно зав. За одоо жишээл би аль нэг бичлэгээ сонгоод авчих. За одоо зүгээр энийг сонгоод авчих. Би аль хэдийн явуулжсэн болохоор харуулж. За оригинал нь орлоо. Text нэр за та одоо энэ дээр их гол юмнууд оруулчихна. Энэ дээр бол одоо зүгээр primary text, headline тэгээ дээрэс нь description дээр нь яг юу гэж бичвэ гэдэг чи өөрөө сайн мэдэхгүй бол ChatGPT-ээс суугаад тэгээд bla 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 гэж бүгдийг бичүүлчих. Headline дээр ерөнхийдөө нэг 3 4 option гараад ирчихвэл айгу зүгээр. Чат бичээд захиалга өгөрөө хяналттай явуулж шүү. Гэл all this bullshit гэнэ. Тэсэн даа. За тэгээд таад мань гаргачихад болно. За тэгээд дараа нь enhancement гэдэг нэг ядраатай юм байд. Эднийг бүгдийг нь унтраагаар in adaptive multiple image video touch up add video effects гэдэг. Эдгээр чинь чиний одоо бичлэгийн чинь чанартай гоё бичлэг багт энэ дээр нь AR нэг хэрэгтэй хэрэггүй балаалаа юм оруулж бичлэгийг авлаад ит. Тэгэхээр иймэрхүүнүүдийг нь бүгдийг нь унтраа. Энэ одоо яа унтрахгүй. За done болсон. За тэгээд таад одоо энэ дээрээс ерөнхийдөө юу яах юм бэ гэхээр за одоо нэг энэ ийм гарч related media гэж юм гарч иртэ. Энэ дээр нь болгоод одоо таад нартаа энийг харах хэрэгтэй. За би нэгээ томруулаад. За энэ дээр одоо дан ганц бичлэг гарч ирэх хэвээр шал өөр олон бичлэг гараад байгаа. Энэ дээр delete дээр дарангууд зөвхөн яг сайн чинь нэг юм гарч ирнэ гэсэн үг. Яг зөвхөн чинь. Харагдаж. Опс, минь царай алгалцсан. За тэгэхээр яг зөвхөн энэ бичлэг байна. За энэ бичлэгээ таад маань яг үзүүллээ. За тэнгуүтээ таад маань юунууд арчна гэсэн. За одоо энэ дээрээс олонгоо таад маань яг юу харах хэрэгтэй юм бэ гэхээр add preview нь хаана яагаал болчихоо. За энэ дээр болонгоо та би яг юуг харуулах гэдэг юм бэ гэхээр энэ дээр одоо юу н гарч ирдэг add preview гэдэг байгаа. Нөгөөх нь болонгууд юунууд гэдэг байгаа юм. What is it? Энэний газар ерөөсөө хүрхгүй to deliver to Facebook icon change the media for this placement to an image. Та одоо жишээл иймэрхүү warning бол зүгээр. Энэ дээр бол асуудалгүй юу blocks and тиймэрхүү тэмдэглэл гарч ирэхгүй бол. Тэгээ энэ дээр яг юу ямар асуудал гараад энэ одоо жишээлбэл Facebook-ийн юун дээр column дээр нь таарахгүй байна. Медиагаа зөв хэмжээтэй болгож гаргаж ирмээр гэдэг юм та. Энэ бол яг гайгүй асуудал. За тэнгуүтээ таад маань энэ дээрээс яг гол юмнууд харуулах. За чаана. Add preview and then where is it? Яагаад юм аачихгүй байна. Хэдүүлээ юуг нь сольж үзээд. Медианыг сольж үзээд. Бичлэгэндээ болоод иж магадгүй. Энэ дээр орж ирэнгүүтээ таад шууд бичлэгээс сольчих болно заа. Ерөөдөө бүгд л юутай олж гарч ирсэн та. За би таад ерөөдөө юу харуулах гэж үзээд байгаа юм бэ гэхээр энэ дээр нь юу байдаг аахгүй. Advanced preview биш энэ дээр нь яг нэг add view нөгөөх нь болонгууд яг delivery яг вебсайт дээр яг яаж харагдах вэ гэдэг нь энэ дээр гарч ирэх хэрэгтэй. Би энэ дээр яг линк юугаар нь бараагаар нь оруулж ирэх болохоор тэгээд ч магадгүй. За ерөнхийдөө бол та иймэрхүү байдлаар явуулж болдог. Тэнгүүтээ одоо таад маань бус юунууд оруулахдаа бус бичлэгнүүд оруулахдаа quick duplicate гэдэг оруулж болно зэ. Ерөнхийдөө тийм ба. За иймэрхүү байдлаар явуулж болно. За тэгвэл одоо та явууллаа гэд зөв metric буюу үзүүлэлтүүд уурч чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй гэсэн үг тийм үү. За тэгвэл үзүүлэлтээ таад маань яг ямар шүү байдлаар зөв унших боломжтой вэ гэдэг би аль хэдийн явуулсан айдараа таад одоо харуулъя. За би сая таад маань 7 хоногт 50 сая гиг чаленж тавиад 7 хоногт 70 саяыг нэмэх хийгээ тэгээд дуусгасан. Таад маань харсан байж магадгүй. За би энэ дэр болонгууд яг энийг хамгийн их удаа турш үзчихсэн энэ тийм үү traffic. За энэ болонгууд ad set рүү орж байгаа. Энэ одоо яагаад ad set жоох ингээд юу аваад байдаг шүү. Биш ээ. Ads manager хай жоохон trippy гэдэг
алдаа гараад яваад шүү. За энэ. За одоо энэ дээр таад маань яах ёстой юм бэ гэхээр энэ миний царайд ямар том юм миний яаж чичсэн. There you go. There you go. All right. За энэ дээр таад маань юуг харах нь чухал юм бэ гэхээр би custom column буюу игнээ үсгчтэй. Таад маань энэ дээр custom гэж дараад өөрсдийн юмнуудыг нь бүгдийг нь одоо би энэ дээр бүгдийг x хов басан болгож байгаа юм та. За одоо эндээс нэхлээ таад одоо хайчихсан. Amount spent, impression, reach, frequency, CTR, link clicks, outbound, cost per land and LPV, CPC, CPM, unique link clicks, unique CTR. Эднэрийг би бүгдийг таад одоо сайн тайлбарлаад өгье. За энэ дээр та тайхтаа тэгээ amount spent гингүүд ингээ гараад тэгээ шууд чеклэл тэгээ авчиж бол. За минийх дээр 7 өдрийн хугацаанд ерөнхийдөө явуулахад би өдөрт нэг $100 ерөнхийдөө зөвхөн энэ дээр явуулчихсан. Хажуугаар нь би гэхдээ юугаас явуулж ирсэн. Яг уламжлалт буюу мессеж явуулдгаа бас явуулж ирсэн. Тэр маань болохоор өдрийн нэг $700-800 молор гэж ерөнхийдөө явуулж ирсэн. $900 авцаа. Тэгэхээр ерөнхийдөө өдрийн $1000 зөвхөн айландаа урж ирсэн. За тэгвэл би зөвхөн энэ вебсайтныхаа колумн дээр яг юу болох ёстой, яг яад юм бэ гэдгийг аягүй сайн тайлбарлаж өгөх гэж. За вебсайт руу ad set руу орлоо. Ad set руу оронгуудаа иш оронгууд одоо нэг бүх юмнууд нь байж байгаа байхгүй. За тэгэхээр бүгдийг нь би бадсан та ad set-ээр харуулж. За ad set-ийн хурд. За amount spent $841 үрсэн гэдэг чинь тодорхой хэмжээнд аягүй сайн та дүр дүнг нь харуулахад хангалттай мөнгө гэсэн. 7 хоногт. За impression 1.1 сая Монголдоо. За 1.1 сая гэдэг нь impression гэдэг нь болонгууд давхарцсан тоогоор гэж байгаа. Reach гэдэг нь болонгууд яг хідэн unique буюу хүрсэн хүмүүст хүрсэн бэ тус бүрчлэн 426 мянган хүн 426,754 хүнд хүрсэн байгаа. Тэнгүүтээ impression болгоо 1 сая 100 гэдэг чинь 426 мянган хүн бол нэг 2.1 удаа үзсэн гэж байна. Би чинь frequency гэж байна. Тэгээ frequency яваа шүү дээ. Frequency нь энэ багхгүй. Энийг энэгээр үржүүлэнгүүд энэ impression ч гараад ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүнд нэг 2 юм уу 3 удаа үзүүлэхтэй бол хангалттай айгүй дайжгүй тоо. Нэг үзвэл хангалттай биш гэж үздэг. Тийм учраас нэг хүнд хэд дахиж гарч ирээд тэгж явуул айгүй зүгээр. Тэгэхээр frequency-г энийг нь хараад үзчих бол. За ер нь бол 2 3 4 магадгүй 5 асуудалгүй гайгүй. Гэхдээ 5 бол арай их юм шиг. Тэгж санагдаад. За энэ болонгууд click through rate буюу яг үзэж байгаа хүмүүс нь the percentage of impressions that receive the link click out of the total number of impressions. За impression нь авсан хүмүүсээс яг хэдэн хувь нь яг линкэн дээр дарсан бэ гэдэг нь энэ дээр гарч иж. За ийм байдаг. Би та юуг нь аягүй сайн тайлбарч өгөх. За нэгээс доошоо ер нь 0.1 хэдэн хувьтай байвал аягүй муу заяа. Нэгээс нэг 2 моёр байвал ер нь бас муу. 2-оос 3 хавцаа байвал ер нь дайжгүй шүү. 2-оос 3% click through rate CTR-тай байвал дайжгүй. 3-аас дээш болгоод it's very good. Аягүй сайн гэж үздэг. Тийм учраас одоо сая хэдэн зуун хүмүүс үзсний 3.339% нь линкэн дээр дарж орсон гэдэг чинь амар өндөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөхдөө аягүй сайн тоо. За тэгээд link click нь болонгод 38 хэдэн зуун хүмүүс ерөөхдөө 841 хүнээс гарч ирсэн байна гэдэг энэ дээр ингээ гараад ирж байгаа. За outbound link clicks бол нэг төвчтэй ялгаатай ш. За landing page view нь монголоор яагаад ч юм гарч ирэхгүй байгаа. Уул нь энэ гарч ирвэл cost per landing page view гарч ирвэл айгүй зүгээр. Яагаад юм бэ гэхээр хэдүүлээ ч одоо нэг юугаар явуулсан байгаа даа шүү дээ. Metric landing view гэдгээр нь явуулсан байгаа шүү дээ. Яг ad set руу ороод юмнуудаа явуулахдаа viewer нь сонгох уу эсвэл clicker нь сонгох уу гэдэг. Тэгээ viewer сонгох учраас энэ нь гарч ирвэл зүгээр. Гэтэ гарч ирэхгүй. Гэтэ тэр асуудалгүй. Хэдүүлээ CPC, CPM, unique link click гэдгийг харчихад асуудалгүй. За CPC буюу cost per click гэж байна. Нийт зөвхөн хүнд линкэн дээр даруулахад хэдэн төгрөг, хэдэн доллар гэж байна. 0.2. Нэг хүн линкэн дээр дарахад 0.2 гэдэг чинь бүр солиотой хямдхан, бүр амар хямдхан. Яагаад юм бэ гэхээр миний бичлэгүүд амар сайн байсан байна. Хүмүүст offer буюу өгж байгаа санал нь айгүй сайхан гоё байсан учраас айгүй олон хүмүүс дараадсан гэсэн. Ийм хямдхан үнээр ийм олон хүмүүсийг оруулж ирчихсэн гэсэн. Cost per mail гэж байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр mail гэдэг нь болонгууд
хүмүүс мailing буюу 1 сая гэж бодоод үгүй mail гэдэг нь болонгууд одоо Greg үгнээс гаралтай хаа mail гэдэг чинь 1000 гэсэн үг. Тийм учраас 1000 хүнд хүрэх үнийг нь CPM гэж л та. За CPM нь 0.74. It's ridiculously low. Бүр маш хямдхан баг гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө Монголын зах зээл дээр нэг 2 3 мурч юм уу тийм хавцаа байдаг. За тэгээд нийгмигээс доош болоод ирэнгүүт. It's just so many. Маш сайн явж байна гэсэн. За тэгээд unique link clicks буюу одоо давхартаагүй зөвхөн нэг хүний дарсан тоон 33899 хүн линкэн дээр нь дарсан байна гэсэн. Амар өндөр тоо бастай. Ийм өндөр тоо 800 хэдхэн 800 хэдхэн доллараар иймэрхүү юмнууд оруулж ирсэн. Яг хажуугаар нь илүү их мөнгөөр чат явуулж ирсэн. За тэгээд тийм учраас ерөнхийдөө 7 хоногт 70 сая хийж таадаас рилер таад харуулсан тийм учраас таад маань тэрийг бас харж болно. За тэгээд энэ дээрээс ерөнхийдөө unique буюу click through rate энийг нь харуулсан тийм үү. Click through rate нь буюу яг зөвхөн unique буюу хэдэн хүмүүс нь одоо шинээр ганц unique гэдэг чинь одоо ганцхан гэж очлоо юм. Тэгээ ганцхан одоо CTR хийсэн хувь нь болонгод 794 гэж. Энэ бас аюулгүй өндөр үзүүлэлт гэсэн үг. 794. За тийм байна guys. Тэгэхээр би одоо энэ дээрээс одоо ингээд эргээд дүгнэлт хийхэд миний метрикууд амар өндөр сайн үзүүлэлттэй байсан. 840 долларыг л үрсэн 7 хоног гэдэг чинь бол би нэлээ их хэмжээгээр өөрийнхөө потенциалыг дарцсан гэсэн үг. Энээс бүр өдрийн магадгүй 500 доллараар явуулах хэрэгтэй байсан гэсэн үг энэ дэр. Өдрийн 100 доллар биш. За тийм байна. Тэгэхээр таад манай вебсайттай маань болохоор иймэрхүү байдлаар таад юугаа хайда явуулах боломжтой гэсэн. За тийм байна. За тэгээд дараагийн хичээл скул дээр таад маань оронд үзээрэй. Би яг метрикуудыг бас яг ямар шиг байдлаар одоо мессеж нь юу вэ тэрийг нь оруулах зүгээр гэдэг нь бас ахаа нэг сайн тайлбарлаж өгдөө. За тийм байна. За тэгээд үлээ дараач хичээлээр уулзцгаая.